Сайн байцгаана уу? Шинэ бичлэгт маань тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ их сургуулийн судалгаа хэрхэн хийх вэ гэдэг талаар ярилцах болно. Тэгэхээр хамгийн түрүүнд ер нь их сургуулийн судалгаа хийх нь яагаад чухал юм бэ гэдгийг ярилцах юм бол нэгдүгээрт чиний тэнцэх магадлал илүү өндөр болно. Хоёрдугаарт очоод чи тэр сургуулаа бүрэн ашиглаад тэ юм сурах тэр явц чи илүү амар болно. Тэгээд гуравдугаарт бас энийг ер нь яагаад их сургууль, зөв сургууль, хүн болгон зөв сургууль байдаг вэ гэдэг талаар одоо ингэж ярилцах юм бол нэгдүгээрт ингээд би нэг бичлэг үзчихсэн чинь ингээд сургуулиудын хариунуудаа авдаг бичлэг үзчихсэн чинь нэг эрэгтэй хүүхэд бараг амар сургууль руу явуулангуудаа бүгдэнд нь ингээд режект авцсан. Бараг тэгвэл сүүлийн нэг хамгийн сүүлд гардаг Стэнфордод тэнцэжсэн нэг тим эрэгтэй хүүхдийг би харсан байхгүй Америкт. Тэнгүүт энэс юу гэж харагдж байгаа вэ гэхээр одоо тэр хүүхдийн хувьд болохоор Стэнфорд яг өөрийнх нь зөв сургууль байсан. Тэгээ тэрэндээ ингээд тэнцэж байгаа. Бусад сургуулиудаа тэнцээгүй бол Стэнфордод яг тэнцсэн юм тохиолдол байгаа. Тэгээд бас миний одоо ингээд эргэн тойронд харж байхад сургуулиуд өөрийн гэсэн юм зан чанартай хүүхдүүд хайдаг гэх юм уу? Одоо Харвард бол илүү амар юм удирдахч юм өрсөлдөөнтэй багийг ингэж манлайлдаг хүүхд хайдаг бол Стэнфорд болохоор илүү юм зөөлөн ч юм уу эсвэл юм хөгжилтэй юм нийгмийн талдаа илүү сайн баг дотор ингээд айгүй юм гой уур амьсгал бүрдүүлж чаддаг хүүхэд хайдаг ч юм уу. Надаа яг тиймэрхүү ийм анзаараад хахад тиймэрхүү мэдрэмжүүд төрдөг. Гэхдээ хамгийн гол нь яг ийм гэсэн үг биш. Тийм болохоор бас энэ саяны жишээнд шүүлтүүртэй хандаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр одоо яг үндсэн мэдлэг рүү орох юм бол яг яаж төгс сургуулийн судалгаа эхлэх юм бэ? Хар мянган сургууль байгаа. Энэ дундаас хэрхэн шүүж өөрийнхөө зөв 20 сургуулийг олох юм бэ гэдэг талаар нэгдүгээр миний санал болгох зүйл бол College Board. Тэгээ College Board гэдэг бол SAT энтер бүртгүүлдэг тийм вебсайт. College Board руу ороод Plan Your College гэдэг дээр ингээд дарахаар зөндөө олон сургуулиуд гарч ирдэг. Тэрэн дундаас чи ингээд одоо өөрийнхөө тавих шаардлагуудыг 4 жилийн тэгээд хувийн сургууль байна, Америкт байна, ийм мэргэжлэр илүү сайн, гадаад хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг гэдэг ийм шалгууруудыг тавьж үзэж болдог. Тэгэж одоо College Board-оор шалгууруудаа үзэнгүүт шигшигдсэн хэд хэдэн сургуулиуд нь гараад ирдэг. Тэгээд одоо шигшигдсэн сургуулиудаасаа чи ингээд нэг цаасан дээр ч юм уу Google Sheet-эн дээр бичээд тэгээ одоо ингээд 20 сургууль одоо шигшигдсэн сургуулиуд чинь 40 сургууль бай гэж үзье. 40 сургуулиасаа тэр сургууль бүрийнхаа вебсайт руу ороод чиний сурах байгаа мэргэжил гэдэг юм байна уу? Эсвэл юу гэдэг чинь чиний сонирхож байгаа зүйлүүд байна уу гэдгийг тухайн сургуулийнхаа вебсайтаас нь олж хараад байхгүйнуудыг хасаад за 30 сургууль үлдээлээ гэж бодъё. Тэнгүүд ер нь одоо 30 сургууль үлдчихлээ хэр чинь дахиад 10-ыг хасах хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг вэ гэхээр сургууль бүрд common data set гэж гаргадаг. Энэ нь болохоор одоо юм ер нь бол тухайн жил тэнцсэн хүүхдүүд хэдэн төрлийн сэтгэлэг авсан, ямар SAT оноотой байсан гэх мэт юм бүх ингээ мэдээллийг багтаадаг. Тийм юм одоо ном шиг урт юм гаргаж ирдэг одоо анализ хийсэн анализууд ер нь гэсэн үг. Тэгэнгүүт тэр дундаас одоо жишээ нь одоо Harvard гэж ботход Harvard Common Data Set гэдэг одоо интернетээр хайнгууд гараад ирнэ. Тэрэн дундаас B2 гэдэг ингээд ер нь зөндөө ингээд юмнууд байдаг. Тэрэн дундаас гадаад одоо оюутнууд тэнцсэн тэтгэлэг одоо хэдэн гадаад оюутан энэ жил тэнцсэн бэ? Тэрэн дундаас хэдэн ийм тэтгэлэг хэдэн дунджаар хэдэн төрлийн тэтгэлэг авсан бэ гэдгийг B2H6 гэдэг ийм одоо ийм тоотой ийм мэдээллүүдээс авч болдог. Тэгээ тэрний далаад дэлгэрэнгүй тайлбарыг би ингээд док хэлбэрээр доор description-аар оруулчихъя. Тэнгүүт одоо чиний магадгүй төлөх хэмжээнээс чинь амар бага юм тэтгэлэг өгдөг сургуулиуд байх юм бол тэр H6 гэдгийг харж агаад бас сургуулиудаа хасч болно. Дөрөвдүгээрт ер нь одоо ингээд саяныхаас одоо вебсайтаар нь ороод харчлаа мэрэгжилчин байгаа юм байна. За тэгээ common data set-ээс нь харчлаа чамд хангалттай тэтгэлэг өгч болохоор юм шиг санагдаж байна гэдэг ч юм уу. Тэгэнгүүт одоо дараагийн шүүлтүүр нь юу явах вэ гэхээр тухайн сургууль сурдаг хүүхдүүдтэй эсвэл сурсан хүмүүстэй холбогддог. Энэ нь болохоор ерөнхийдөө миний бодлоор хоёр аргаар явж болно. Нэг нь LinkedIn, хоёр дахь нь Reddit. Reddit дээр ерөнхийдөө хүмүүс амар их юм discussion буюу одоо юм харилцаагаар өнүүлдэг энэ сургуулийн ингэдэг гээд мэдээлэл өгсөн байдаг. Тийм болохоор эхлээд Reddit дээр сургуулийнхаа нэрийг хайж үзээд тэгээ хүмүүс юу гэж ütсэн байна, өргөдөл нь яадаг гэж юм. Магадгүй чи бас өөрөө Reddit дээр энэ сургууль би ингэ сорих гэж байгаа юм аа, тийм боломж байдаг уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээллүүдийг ингээ Reddit-ээс ингээд одоо сурсан хүмүүсийн бодит туршлагаас авах боломжтой. За Reddit-ээс авлаа үнэхээр гой сургууль юм байна гэд одоо тэгвэл үнэхээр яг за энэ сургууль руу өргөлөө явуулах уу яах вэ гэдгийг шүүж үзэхийн тулд LinkedIn
байх бол зүгээр. Би өөрөө LinkedIn амар их ашигладаг. Тэгээ LinkedIn дээр чи арай гайгүй юм LinkedIn ашигладаг бол сургуулийнхаа нэрийг бичээд одоо Brown гэдэг ч юм уу Brown University гэдээ бичих юм бол чи Монголд байгаа болохоор Brown University-д сурсан монгол хүмүүсийн ингээ профайл гараад ирдэг. Тэр хүмүүс рүү connection явуулаад тэгээ ингээд танаас би энэ сургуулийн талаар асуух гэсэн юм аа. Би энэ сургуулиар өргөлөөл хийх гэж байгаа маа. Им ямар байдаг вэ гэд монгол хүмүүстэй тэгэж холбогдож асууж болно. Эсвэл LinkedIn дээр бас гадаад хүмүүс гарч ирдэг учраас гадаад хүмүүс рефтэйхэн бичээд тэгээд өөрсдийнх нь сургуулийн туршлагыг асууж болно. Ерөнхийдөө иймэрхүү дараалалаар 4-5 шүүлтүүр явуулж иж зөв сургуулаа олох хангалттай сэтгэлэг авах сургуулаа олох ийм үйл явц нь явж болно. Тэгээд саний ярьсан зүйлүүдээс ойлгомжгүй common data set гэж юу юм LinkedIn яах юм гэдгийг би description хэсэгт оруулчихъя. Тэгээд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Зөв сургуулаа олоход амжилт хүсье баяртай.